Нар хур тэгширсэн зуны сайхан өглөө хөдөөгийн цэнгэг агаарт амархаар холын замд гарсан бат машинд алгуурхан 60 км цагийн хурдаас хэтрүүлэхгүй тайван гэлдэрнэ. Эргэлт уулзур бүрт зогсолтхийн уртаар санаа алдан амьсгаад гаагаад биеийн байдал сулбгар сэтгэл санаа тогтворгүй байлаа. Араас хаяаныг ирэх машин дохио өгөн хэсэг дагаж салхи татуулан өнгөрнө. Замд таарсан овоо болгон дээр зогсож гурав тойрон өргөдөг будаас сэржмийг ёс мэт ууггүй өргсөөр нар хивээж гэгээ тасрах үед төрж өссөн нутгийн барааг харан тоглож өссөн голыг өгсөж уруудан зах хязгаар нь харагдахгүй үргэлжилсэн урт өндөр өргөст төмөр тороор эмчсэн хашааг даган сажилсаар шүн хугслан хүрэх газраа ирж хүнд төмөр дааман хаалганд тулсан байлаа. Хаалганы хажуудах жижиг харуулын шовгороос төрийтэй гутал өшөглөж тавган малгай дугтуулсан дугуй хөлд шүлсээ холоо нулиман тамхиа чимхэн нисэлж хурц тод гэрэл бүхий гарч шидэнг нүүрлүүн болон машины дугаар руу тусхан богино долгионы станцаар цааш холбогдсон мэдээ авч машины хаалгыг нээн араг шурагш баахан өнгийч шалган та зүүн гар талын замаа бариад тэр уулыг тойроод чигээрээ 10 км яваарай. Баруун тал руугаа биш шүү. Төв амралт руу. Цаашлаад уур харуу далигаад нүх шуудуунаас нисчихв. Ингээд машины хаалгыг хүчтэй савн хаах үед хүнд дааман хаалга автоматар хоёр тийш дэлгэгдэв. Цааш зөөлөн давхин заасан газарт урт цагаан байшингуудын арын зогсоолд тулж ирэхэд тэртээ урд утаа суунагалсан гэрээс цагаан дааван алчуураар толгоогоо ороосон. Залуудаа гунхаж явсан зүс царай тэгш мийс байсан болвоо гэмээр толгоо унжсан нуруу бөхтөр урт хүүхэн шанааруугаа унжсан сервисэн хідэн үсийг арагс шидэн хаш цагаан шүдийг яралзуулан шингэж угаанар шиг тунай муутай инээсэн болж та намайг дагаад явна уу? Би таны байрлах газрыг зааж өгье гэхэд тогонд зохиулсан юм шиг нэг л сонин оч дээш зурсхийн тав хитл машинаас үсрэн бууж тас хитл хаалгыг савж хаав. Хэдийгээр уулзаж учрах цаг товлон өглөө хотоос хамт гарлаа гэсэн найз хараахан амжиж ирээгүй боловч тав тухтай дотроо 0 дүүштэй хөргөгчөөр дүүрэн уух идэх зүйл чихсэн 50 дүүрэн арх виски өрөөстэй цэвэрхэн цагаан хэрэглэл бүхий люкс өрөөнд тухалж амжин бөхтөр цагаан хүүхний гарын халуун хоолцайг хангалттай хүртэн өөрийн ирэхгүй нүд анилдан хажуулахаар хэвтмэгц нам авчээ. Үд өнгөрч байхад арайхийн нойрноосоо сэрэн өнгөж цэвэр агаар амьсгалах хав ойрыг үзэж судлахаар гадагш гарахад урт цагаан 10-аад байшин гал тогоо болов гэмээр том дуграг байшин хідэн цагаан гэрүүд байхаагаад сакс гар бөмбөгийн талбай төрник фитнесийн бүх хэрэгслийг хангалттай зоосон агаад тэнд бөөн үс ноос шивээс булчин шүрмэс болсон хөлсөн асгарсан хэсэг залуус төмөр тачигнуулан өргөх нь өргөж шидхэн шидэж бэлтгэл хийх ажээ. Та сайхан ам руу таны өрөөнд хоол цай оруулсан байгаа халуун дээр нь идэж уудаа гэж ард нь ирсэн хүүхэн уурхад баярлаа хөө. Гэхдээ энд чинь ярьж хөөрчхөр цаг хамт өнгөрөөчхөр хүн байна уу гэж асуухад та өөрөө л мэдтээ. Энэ урт талын цагаан хоёр байшинд зэрлгүүд захирлын ноход байрладаг. Та хил амаа олохгүй л баха да. Арын хоёр цагаан байшинд хаяа нэг амралт офисын болон уурхаан ажилчид ирж байршдаг. Одоогор эзгүй байгаа. Бүр хүнтэй ярмаар байгаа бол манай гэрээр ороод гарахгүй юу? Гэхэд бат өрөөгөрөө гялс ороод хоол цаг хурдхан сорж дуусхан машин руугаа очиж хизээчим хардаа дүүргэж атсан хайрцагтай жуус чихэр бичээнээс өвөр дүүрэн тэврэн гэрлүү зүгэллээ. Утаа өнөртсөн пүнх хийсэн халуун гэрийн хаалгыг нээн тонгоон ороход тэврээс амттангууд асгаран унаж баахан бахчуул шавж туслан гарт нь бариулж дэмнэн дээш суулглаа. За сайхан зусч байна уу? Үгүй ямар олон бахчуул вэ? Цэцэрлэг шиг. Энэ ажилчдын хүүхдүүд үү? Маа хүүхдүүд эднийг гэхэд жаахан муши хаятай болсон хүүхэн. Маа та цай уу? Баярлаа. Айдуу
Гүдээ, миний хүүхдүүд даан 1-2 насны зөрүүтэй 10 гарын юм байгаа. Том 2 уурхаад ажилтдаг юм аа. Хүмүүн гоёо олуула шаагилдаад эцэг нь гэж ямар хүн хаана байна аа гингүүт харцанд нь гуниг шингэсэн ч золбоолог ширүүн төрх тодруулан хүүхэн үнэндээ заримийнх нь эцгийг сайн мэдэхгүй захирлынхч ирсэн явсан найз нөхдийнхэн ч гадаа байгаа хүнд гарууд эгч байгаа гэж санаа алдлаа. Та ягаад гадаа байгаа залуусаа хүнд гарууд ноход гэд муухай хэлдэг юм бэ? Гайгүй зүгээр л харагдаж байна лээ штэ. Ингээхэд яста ноход та битгий ойртож юм яриарэ. Хэцүү шүү. Ингэж хэлж дуусангууд гэрийн үд сэбхийтэл нээгдэн бүсгүй хүн шиг гунхсан уруу тумсаа будсан нүд хөмсөг атраа болсон хөгшин хар ёхгөр хөнхрэр хөө уучлаарай гадны хүн байгаа мó ингээд эргэн хурдхан гарч хаалга хангууд хүүхэн энэ мөн хөгшин ижил хөөстөн төгцөг хүртэл чансан толгой орхичоод манай охид биш банд нарыг минь оролдоод зүгээр байлгахгүй хүүхдүүд гадаа тоглоулах ч арга байхгүй өөж явуулж болдгүй мө даварцсан юм цагдаа шүүхэд мэдэгдээч ингээхэд энэ газрын мухарт ямар цагдаа ирээж ирсэн ч амандаа мөнгө чихүүлээд алга болно дарга нь наашаа явуулж яг харагдаач энэ охтыг чинь энэ ижил хүүстэн төгсгөл энд барьж байлгаж байгаа шүү дээ. Эднэр яадгийн бүгдийг хөөж явуулаач болдгүй мө мэдхгүй юм да. Ноход ногтоо тэжээн ноходдоо бариулна. Уудны захирал бит хоёр үнэнч хайр сэтгэлийн холбоотоо салж хацахгүй сайхан байлаа. Гэтэл гинэт гэр бүлтэй янзан бусын бүтггүй зүйл хийдэг хүний мөсгүй нохоо гэдгийг суйлд ойлгосон доо. Миний унган магийн найзэгч тэгж хэлж болохгүй байхаа. Би хүүхэд байхаа мэднэ. Ганц нэг колоноор явсан нацсанд хүрээгүй гэж суллагдаж байсан. Та сайн мэдэхгүй байна да. Удахгүй ойлгох үсттэй. Гингүүд батын нуруугаар хүүттан байдал нэг л биш. Хүндий хүүтэн болж сонин хүүхнээс түргхэн салахын түүс болон хурдхан гэрээс гарч өрөөлүгэ зүтгэлээ. Өглөө үүрээр уурхаан дэлбэлэх төсхийх тэнгэр газар нийлэн дөргөх чимээнээр цочин сэрж юу болоод угааг мэдхгүй хэсэг паниктан орондоо эргэж хөрвөөж унтаж чадахгүй найзын тухай бодно. Энэ гадаа хүүхэн юу ярьчив? Яагаад миний найзыг муулаад угаа тухай бодно? Ангидаа хичээл зуух нь маш ховор, элдэв ах нартай их найзлна. 7 дугаар ангиас сургуулаа хаяж усанд хайсан чулуу мэт алга болсон. Уул уурхаан дээд дүүргээд намын дээдэд сурч байхдаа иргэн уулзалтаж тэрнээс хойш бүх улс төр нийгмийн ажилд хамтарч зүтгэжээ. Найзынхаа 10 хэдэн жилийн хугацаанд юу хийж хаавар яаж явсныг үнэндээ мэдэх зүйлгүй. Харин найзынхаа буйнд хийж үзээгүй төрийн ажил маш хомс. Уул уурхаагаас бүр даваад өмч ховчлол хөрөнгийн бирж банк хаалвал хаана гуйжныг гуйлгаж нэг очиж буруу зүг бүхнийг тушаал авсан цэрэг шиг ёсчлон гүйцэтгэдгийн хүчинд намынхаа тэргүүлэх зөвлөлийн гишүүнд найзын хамт байнга хадаатай албан тушаал бэлэн зэхээстэй байжээ. Өөрийн овсхоо зал муу санаа хатгаа мурай шарваа нийлээ эвсүүлэлт бүрийг зөвлөж ярилцсан зааж сургаж олон жил болсон найзаа ямар ч муу зүйл хийхгүй хэрэг халдааж болохгүй сайн хүн гэдэгт бат итгэн зүүд нойрондоо дийлдэн тагжрахгүй. Хаалаг тогших чимээнээр сэрэн өндийч нээхэд найз ирсэн байлаа. Яас их унтдаг ий чинь бэ? Унтаж ба хооронд чинь анд яваад овоол олцтой ирлээ хэмээн хатуу арих тулхан гидийж ертөнцийн сонин хачин ярилцсан шатран өрсөн болж хэсэг суулаа. Үнэндээ шатраа нүүхгүй асуусан судалсан асуултад даруулаад тоглогч хүсэл байсангүй дуусгасангүй шатраа хурааж найзыг даган гадагш харлаа. Урал маркийн том машины ачаан дээр ногоон бүтээлхээр бүтээсний дороос хідэн даргар ивэр зухиж харагдах үед ямар ангийн харахыг ч хүссэнгүй бат өрөөлөвгөө эргэлээ. Найз араас нь намайг орхиж явдаг чи хэн бэ гэж бодон нэг цагийн дараа амралт руу хүлээн авалтад хамт явна шүү гэсээр дургуун хүрсэн аястаа шүдний завсраар сийгүүлэн үлдэв. Аймгийн бүхэл дарга сэтэртэн гэр бүлийн хамт цуглжээ. Тэр энэ нам гэж ялгарч бөөгнөрсөн юмгүй. Хаана хитрүүлэн уусан нөхөр орилж агсамнан болоход дорн хідэн үлэмж биетнүүд ирж аваад гарахаас өөр нам тайван байх бөгөөд энд нэг
тэнд нэг шиврэвэр хийлдэх тас хидл инээд алдах ганган хүүхнүүд нүцгэн гуй нурууга гялалзууж гулжилзуулан анхаарал татах гэж гайхуулна. Бүхий л идэх ууг шарсан хайрсан жигэнсэн мах 9 төрлөөр овоолж, ангийн мах хэсэгт хэдэн таргууны боодог, зэрлэг гахаан жир, бас бус зөндөө амьтны мах харагдаж, арааны шүс асгаруулахгүй, зочид өөрсдөө очиод тавглаж авах ба. Нааш цааш гүйлдэх зөөгч хідэн багчууд хүссэн уух хэмийг дорнд өхүүлнэ. Найз микрофон аван хоолоо засаад танхим нам чимээгүй болоход баярлалаа. Хөрөлцөн ирсэн та бүхэндээ бүгдэд энэ орой мэндийг айлтгая. Өнөөдөр та бүхнийг энд урьж цуглуулсан учир болбоос манай уурхаа эхлээд 10 жил болж саяхан ойгоо тэмдэглэж дууссан. Аймаг орон нутаг удирдлага та бүхнийг дэмжлэг хамтын ажиллагааны үр дүнд өдий зэрэгтэй өсч дэвжжээ. Хамтарч ажилласанд баярлалаа. Та бүхэн ганц орой жигсэн альжаалаа тайлж, тааваараа идэж ууж, наргиж цэнгэн ажлаа түр мартаж, эрх дураараа байхыг хүсье. Хөрөлцөн ирсэн та бүхэнд сэтгэлийн бэлэг болгоод нутгийн баялагын дээжээс хүн бүрд жаахан хүртээ гэсэн юм аа. Өөрөөсдийн нэртэй банкны алтан карт аваарай. Нууц код нь таны регистрийн дугаар байгаа. Дараа нь та кодоо яаж ч өөрчилсөн болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Гэхдээ хүмбэр карт тарааж угаа зүг ухаан жолоогүй зүтгэцгээлээ. Гэхдээ эд чинь бие дээрээ гიშгэ дарж алах нь вэ штэ. Гэхэд найз малууд угаасаа гүйж харайж тэмцэж хоолоо олж иддэг юм. Хүчтэй дээр нь гарч төрүүлж хүртдэг жам. Ингээд тоос шинжгүй үргэлжлүүлэн малд цагаан, хар, ногоон, өнгө аль нь ч хамаагүй. Бэлэн өвсөл хизээж таслахгүй цагт нь өгч байх нь чухал. Эд чинь өнгөө яаж ч хувиргаж чадна. Тэр 90 оны партизан гэд ардчилсан нөхөр одоо өнгөө хувиргасан л явна лээ. Ингээд жуумалдсан хундганы үг хэлэхээр иргэн тайз руу зүгэллээ. Бат тусдаа тэр буланд зогсох хэсэг залуус руу дөхөн мэндийг ирэн яриа өдөх үед уурхаан инженер техникийн ажилчид болохыг олж мэдэв. Ярианаас нарийн мэрэгжил гүнийн гүнд нөхцөлд ялгаагүй үйлчлэгээний ажилтнуудтай бараг ижил цалинждаг. Ажил цалин хангамжиндаа сэтгэл дундуур байдгийг олж мэдлээ. Яагаад гадны мэрэгжилтэн гэсэн уурхаан талаар юугаач мэдэхгүй шарууд сарын 30-40 мянган доллараар цалинжаад жинхэнэ ажлыг нугалж байгаа биднийг $1000-оос хэтрүүлэхгүй цалинжуулаад байгаа учрыг асуухад бат яахан мэдэх вүлээ. Хундаг жингэр хангинахад цагдаагийн дарга микрофон барин жаахан гөлөмцөө. Бидэнд үргэлж тусалж дэмждэг уурхаан даргадаа маш их баярлалаа. Ажлын амжилт хүсэж хоош тоож тууштай хамтран ажиллана гэж найдаж байна. Буян хишгэ харамгүй хайрладаг дарга танда аядууны минь түргэнэ гэд солгоо мөрийг хангинуулж харав. Хинч зогсоож үл зүрхлэн. Үргэлжлүүлэн нэгэн мяндагтан аймгийн үдэл тогтолтын толгоон овоон дээр хог хаягдл болох сүүний сав архины шил хадаг зэрэг тоймоо алдсан хогийг цэвэрлэхэд техникийн тусалцаа үзүүлсэн уурхайхандаа баярлалаа. Цаашид аймгийн хідэн нүхэн жорлон дүүрснийг булж шин нүх ухахад техникийн тусалцаа үзүүлнэ гэж найдаж байна гэд ажил амжуулаад ав. Угаас арх дарснаас хол тэгээд ч бие лагш нэг л сул угаа бат. Найз жаахан ядруу байна. Өрөөндөө очиод амрыг гэж хэлж амжин яран гадагшлаа. Шөнө толгоон хаг янгинах үед бат сэргэн хатуу юм уугаагүй ч гидс дотроо эрэхтэл хичнээн огов. Хүүтэн зэв рүү харавхын өрөөнд сандал дээр хүлээтэй бүх хувцсыг тайлан нүцгэлжээ. Хаалга гонгон гэрэл цэлсхийн асч цагаан халаат нүмерсэн хүүхэн суцсанд нь тариа хийгээд гарлаа. Толгоогоо ч өргөж даасангүй, нүд бүрэлзээд юу ч харсангүй иргэн ухаан алджээ.